За одоо чуулганы хуралдаанд оролцож байгаа ерөнхийлөгч үг хэлнэ. Энэ дээр зүгээр нэг 3 товчхон санаа хэлье гэж ингэж бодсон юм. Ер нь гишүүдийн зүгээс санал гараад байна. Энэ хууль маань хүний эрхийн талдаа их анхаарч оруулж байгаа өөрчлөлтөө энэ чиглэлдээ хүний эрхээ баталгаажуулах тал дээр анхаарч оруулъя. Хууль шүүхийн байгууллагаас гардаг одоо зарим дутагдaltaй зүйлүүдийг байхгүй болгох чиглэлд, алга болгох чиглэлд анхаарч ажиллая гэсэн ийм одоо саналууд гараад байгаа. Энэ чиглэлээ илүүтэй сайн бодож оруулж байгаа хаа манай ажлын хэсэг гэж ингэж бодож байгаа. За дээрэс нь ялангуяа иргэд аж ахуй нэгжийн зүгээс одоо аль болох эрх ашигын хөндөх асуудал дээр их онцгой анхаарч ингэж ажиллах нь зүйтэй байгаа. Ер нь бидний төрийн барьж байгаа гол бодлого бол аль болох яллах, буруутгах талаа биш. Нөгөө талд нь тэдгээрийн одоо хуулийн субъект юм уу иргэдийн эрхийг хамгаалах талдаа анхаарч ажилдаг. Дараа нь хуулийн дээр өөрчлөлт оруулах шаардлагатай бол нэмэлтээр оруулах эрх нь төрд байнга байдаг. Нэг нь төрийн зүгээс шийдэж байгаа учраас төрийн талаа биш, албан тушаалтнуудын тал, эрх мэдэлтний талаа биш, иргэдийнхаа тал, аж ахуй нэгж бүтээгчдийнхаа талыг барьж шийддэг нэг ийм чиглэлээр ер нь ажиллаа хийе гэж бид нар олон жил ярьж ингэж ирж байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүүгээ би анхаарах байх гэж ингэж бодож байгаа. Дээр нь энэ хуулинд олон ийм зарчмын чиглэлтэй шинжил, өөрчлөлтийн шинжтэй асуудлууд байгаа. Би энэ дээр зүгээр нэг зүйл дээр та бүхнийг бас онцгой анхаарлаа хандуулаач гэсэн юм. Засгийн газрын оруулж ирсэн төсөл өмнө нь хуулийн байгууллагуудын шинжилгэлийн хүрээнд бидний нэг ярьж ирсэн нэг зарчмын гол санал бол шүүхтээр асуудал очисон бол хэрэг очисон бол шийдэгдээл заавал шийдэгддэг байх ёстой. Шүүхээс одоо нэмэлт мөрдөн байцаалтанд буцаадаг, тодруулан барина гэж ингэж ширэгдэл учруулдгийг болио. Нэг бол шүүх одоо хариуцлагын тооцоо шийддэг, нэг бол цагаатгадаг. Ингэх юм бол тэр мөрдөн байцаах байгууллага одоо шүүхийн өмнөх шатанд оролцож байгаа хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа сайжирдаг, хариуцлагатай болдгийм байна л дээ. Тэгэд энэ дээр засгийн газрын төслөөс энэ байдал нь өөрчлөгдөж байгаа гэж би сонссон. Тийм учраас энэнийг их онцгой анхаарах ёстой. Бид нар одоо бүх талдаа ярьж байгаад, хуулийн бүх байгууллагуудаа ярьж байгаад хариуцлагын сайжруулъя, ажлынх нь гүйцэтгэлийг сайн болгоё. Шүүхтэр асуудал очисон л бол нэг бол цагаатгадаг, нэг бол одоо тэр хариуцлагаа хүлээдэг. Ийм болгож шийдвэрлэхгүй болвол шүүхтэр дутуу хөтөө одоо материал, янз бүрийн тэр одоо нотлох баримт, бусад зүйлүүд нь дутуу байдлаар ингэж ирдэг. Мөрдөн байцаах байгууллагуудын муу хийсэн зүйлийг одоо дахин буцааж тэр иргэн аж ахуй нэгжийг үргэлж чирэгдүүлдэг энэ байдлыг ер нь болий. Энэ бол зөв юм аа гэж их олон жил ярьж байгаад оруулж ирсэн нэг юм их гол зарчмын одоо өөрчлөлт энэ дээр байгаа шүү. Энэ дээр та бүхэн нэлээд анхаарах байхаа гэж ингэж бодож байгаа. За хоёрт нь зүгээр хэлье гэж бодсон юм бол ойрын өдрүүдэд гарч байгаа энэ иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотой, иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй холбогдсон энэ одоо асуудал нэлээд яригдж байгаа. Тэгэхээр миний хамгийн гол барьж байгаа зарчим бол Монголд байгаа, өнөөгийн нийгэмд байгаа одоо бидний ололт гэж үзэхээр зүйл бол энтэй холбоотой байдаг. Цаашдаач манай их хурл хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргахдаа энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэхгүй бол одоо бидний энэ явж байгаа үйл ажиллагаа тогтолцоо ойлгогдохоо болж эхэлдэг. Миний хамгийн гол яриад байгаа зүйл бол төрд эхлээд хариуцлага бий болгоё. Төрийн албан тушаалтан, өндөр албан тушаалтнууд торгуул төлдөг юм байгаа юу? Ард иргэддээ амлалтаа өгөөд амлалтаасаа буцах юм бол амлалтаа хэрэгжүүлэхгүй бол хариуцлага хүлээдэг юм заалт бий юу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд төрийн албан тушаалтнуудтай хариуцлагаа тооцдог хариуцлагын хуулийг гаргах хэрэгтэй. Энэ тогтолцоог нь бий болгох ёстой. Төр далбашж байгаа хүмүүс дээр ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх хэрэгтэй. Ёс зүйгүй авиралсан этгээдүүд хариуцлага хүлээдэг
энэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингэхгүйгээр иргэдийн одоо нүд чих болсон Монгол улсын энэ урагшаа хөгжөхөд нүд чих нь болсон иргэдийн эрхийг боомлсон ямар нэгэн заалт оруулж болохгүй байна. Оруулж болохгүй гэдэг дээр онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. Ялангуяа тэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж яриад байгаа Facebook, Twitter энэ хүрээнд гарч байгаа асуудлыг ч хүртэл яриад ах шиг байгаа. Энэ бол техникийн хувьд шийдэх бүрэн боломжтой асуудал шүү дээ. Цаана үйлчлэгээ үзүүлдэг одоо байгууллага руу хандаад эндээс ийм одоо буруу мэдээлэл яваад байна. Худал мэдээд харж гэн гэдэг ингэхэд тэндээ хаадаг. Нэг бол одоо тухайн тэр үйлчлэгээ үзүүлж байгаа улс орон хамтраад тэрнийг одоо төлөөлсөн байгууллага иргэдтэй албан тушаалтнуудтай нь ярьдаг. Тэгээ тэндээ зохицуулалтаа хийх ийм боломжууд байдаг юм аа. Ийм учраас хамгийн бүдүүлэг аргаар одоо шууд торгон шийтгэх нь гэдэг маягаар шийтгэх нь бол энэ буруу зүйлээ гэдгийг бас энд хэлье гэж ингэж бодсон. Манай улс төрчид ялангуяа хэвлэлтэй маргаад очиход иргэний шугамар асуудлаа бүрэн шийдвүүлж чадж байгаа шүү дээ. Иргэний шугамар нэр төрийн хохирол одоо гүтгүүллээ гэд иргэний хуулиар шийдвүүлэх боломж нь бүрэн нээлттэй байгаа. Тийм учраас энэ эрүүгийн хуулинд байдаг энэ одоо нэр төр, албан тушаалтнуудын нэр төр, гүтгэлэг гэдэг юм уу янз бүрийн асуудлыг эрүү зөрчлийнхаа хуулиас ер нь авч хаяа гэсэн ийм бодлогыг бид нар барьж ирсэн шүү дээ. Тэгээ сая тэр нэг торгуул нэмлээ гэдгээр нэлээд шууган болж явах шиг байна. Би бол энэ нэг тийм арга байна уу гэж хараад байгаа. Торгуул нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлдчихэж байгаа. Тэгэхээр тэр үндсэн саналыг ч гэсэн алга болгох ёстой. Ерөөсөө энэ хэвлэл мэдээллийн байгууллага энэ чиглэлд ялангуяа энэ улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой өөрсдийгөө тойрсон ёс зүйн хуулиа батлаагүй, өөрсдийгөө тойрсон хариуцлагын хуулиа батлаагүй байж иж тэгээд иргэдийн тэр нүд чихийг боох чиглэлд алхам хийж болохгүй. Бүр харин эсрэгээрээ улс төрийн албан тушаалтнууд энэ дээр гомдол гарах эрхийг хүртэл хаах хэрэгтэй гэж би боддог. Ер нь өөрсдийнхөө үг үйлдэлийг хичээгээл явах хэрэгтэй. Ухаалаг улс төрч бол өөрийнхөө үг үйлдэлийг хичээж явдаг. Хэвлэлтэй энэ олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх тэдний зүгээс гарч байгаа тэр үйл ажиллагаатай одоо барьцах, түүнийг зогсоох ийм үйл ажиллагаа явуулж болохгүй. Би хувьдаа энэ 20 хэдэн жил одоо хамгийн л их гүтгүүлж бас энэ нөхцлөөр орж исэн. Энд муудсан зүйл байдаггүй. Яг энэ зарчмаа бариад одоо өөрийнхөө үйлдэлийг л бодоод ингээд ажиллахад болвол харин нийгмийн зүгээс гарч байгаа энэ шүүмжлэл нүд чих болж ингэж хэлж байгаа зүйл бол албан тушаалтнуудад тус нэмэртэй байдгаа гэдгийг энд бас хэлэх нь зөв байх гэж ингэж бодож байгаа. Ер нь албан тушаалтнуудтай холбоотой үннийг олохын тулд эхлээд харддаг. Эхлээд тэр хардлага нь гүжирдлэг маягаар гарч ирдэг шүү дээ. Мэдээлэлээ зөв өгч чадахгүй. Хэрвээ тэр гүжирдлэг байх юм бол тухайн албан тушаалтан гараад түүнийг няцаах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллага олон нийт рүү хандсан иргэдийн энэтэй холбоотой эрхийг боох байдлаар ямар нэгэн ийм алхам энэ дээр огт гарч болохгүй. Харин энэ заалтыг бол бүрэн одоо хүчингү болгох хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнуудын хувьд тэр гомдол гаргаад явдаг тэр эрхийг хасах шаардлагатай л гэж би хувьдаа боддог. Улс төрийн алба хашиж байгаа бол чиний одоо холгосон хөлн дээр үргэлж хүн гიშгэж байх болно. Мөрийг чинь үргэлж харж явах болно гэдгийг өөрөө мэдэх хэрэгтэй. Хэрвээ буруу юм мэдээлэл гарсан бол өөрөө гарч ирээ залруулах боломжтой. Иргэнийхээ байдлаар одоо асуудлаа шийдвэрлэх бүрэн боломж нь манай одоо иргэдэд нээлттэй байгаа шүү. Энэ дээр их онцгой анхаарч ингэж шийдвүл яасан бэ гэж ингэж бодож байгаа. За өөр нэг хэлэх гэсэн юм бол энэ хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг нэг хуультай холбогдсон энэ банкны хуулинд өөрчлөлт оруулж байгаа юм шиг байна. Уг нь бид нар ярьж байгаа тохирсон гадаадын банк санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол аюулгүй зөвлөл дээр ярина. Энэ бол ингэж ярьдаг асуудал шүү гэж. Тэгсэн энэ дотор нэг юм одоо юм хавчуулаад орж ирээ. Тэгээд их хурлын гишүүд их болгоомжилсан байдлаар асуугаад байгаа. Тэгээд тэр ажлын хэсэг санаачилсан улсууд нь тойруулж нэг тийм хариулт өгөөд яваад байгаа. Энэ дээр онцгой анхаарах ёстой шүү. Энийний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа. Монгол улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалтаа дамгаалсан ийм аж ахуй нэгжүүд банк санхүүгийн байгууллага Монгол улсын газрыг барьцаалах эрх байхгүй байгаа. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй байгаа.
эхлээд барьцаална, дараа нь тэр одоо аж ахуй нэгжүүд иргэд маань зээлээ төлж чадахгүй болно. Дараа нь тэр одоо байгууллагын тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монголын тусгаар тогтнолын асуудал, бие даасан байдлын асуудал, санхүү эдийн засгийн бие даасан байдлын асуудал дээр онцгой ийм хохирол учрах боломж байгаа шүү. Энэнийг бид өмнө нь ярьжсэн, энэ дээр та бүхэн их онцгой анхаараарай гэдгийг хэлмээр байна. Энэ хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг юмн дотор Монголын хувь заяанд онц ноцтой ийм аюул учруулах ийм хутга дундуур нь одоо ингээд далдуур оруулаад ирж байгаа юм биш үстэй. Энэ дээр манай их хурл онцгой анхаарах хэрэгтэй. Энд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны улсууд бас оролцож энэнийг ажиглаж харж байгаа. Ер нь тэр гадны банк энэ барьцаатай холбогдсон асуудал дээр энэ хуулийн бусад зохицуултыг гаргаад үүнтэй холбогдсон тэр газар, тэр үндсэн хөрөнгө барьцаалах тэр бусад зүйлүүдийг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү. Энэ явж Монгол улсын тусгаар тогтнол бие даасан байдал энэ бүхэнтэй эргэж холбогдсон шүү. Яг иймэрхүү байдлаар хардаг хүн чухал бишээ, газар нутгийн чухлаа, баялаг нь чухлаа гэж хэдэн зуун жилээр ийм бодлого явуулж энэнийг гүйцэлдүүлэхийн төлөө явуулдаг ийм одоо юм бий. Тэгэхээр энэ дээр манай их хурлын гишүүд үндэснийхээ эрх ашиг энэ асуудал дээр их онцгой анхаарах ёстой гэж бодож байгаа. Их хурлын гишүүд энэ дээр санаа зовоод асуугаад байгаа. Гэхдээ тэр орж ирсэн зүйлийн өгч байгаа тайлбар нь бол хангалттай биш байна. Шаардлагатай бол энэ хуулинд орсон энэ зохицуултыг аюулгүй зөвлөл дээр авч хэлэлцэл энэ хуулийн энэ хэлэлцүүлгийг хойшлуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Ер нь энэ гадны банк санхүүгийн байгууллагад эрх олгох асуудал дээр заавал аюулгүй зөвлөл дээр ярьдаг. Эндээ ярьж ээж тэгээ шийдсэн шийдлээрээ төрийн бүх байгууллагууд ажилдаг ийм болёо гэж бид нар өмнө нь одоо ярьж тогтсон байгаа гэдгийг энд би бас та бүхэн зүгээр сануулж хэлье гэж ингэж бодсон. Ийм гурван зүйлийг одоо товчхон энэ их хурлын хуралдаанд оролцож үг хэлэх, санал оруулах хэрэгтэй гэд ерөнхийлөгчийн бүрэн эрхтээр үндсэн хуулинд заасан байна. Энэ гурван асуудлаар намайг санал орууллаа гэж ингэж ойлгороо. Тэгээд энэ саналыг ажлын хэсэг дараа нь байнгын хороод тэр эцсийн хэлэлцүүлэг дээр ярихдаа энэ саналыг заавал авч үзэж санал хурааж тэгээд энэ тухай бичгээр мэдэгдэх ёстой байдаг. Улсын их хурлын дэгийн тухай хуулинд бичигдсэн байгаа ш. Ерөнхийлөгч хэрвээ санал оруулсан бол бичгээр хариу мэдэгдэнэ. Энэ асуудал чинь ингэж шийдэгдсэн гэж. Энэ дээр та бүхэн их онцгой анхаарч ажиллаараа гэдгийг одоо хэлье. Баярлалаа. За